Өвөрлөгчд аль эрт 19-р зууны сүүлч буюу Манж Чингэн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодит эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас 1911 онд Монгол улс Манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хөшөөний 36 туурга тусгаар Монгол улстай нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж байжээ. 1891 онд Ян Ечван гэгч хятад тариачны удирдсан Самун зэрэг өмнөд Монголын урд зах Золстын чуулганы өв нь өнөөгийн Улаанхат хот харчин 3 хөшөөнд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хятажээ. Монголчуудыг 2-3 мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй алдаг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байв. Зугтаж гарсан хүмүүс өөмэн самун намцсны дараа садан төрлийнхөө шарилыг оршуулах гэж нутагтан харьсанд алагдсан хүмүүсийн хөл нь олдвол гар нь олдохгүй, толгой нь олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол дөрвөн мөч нь олдохгүй, харах байтугай сонсоод зүрх чичрэм аимшигтай байж. Нялх хүүхдийг савж алах буюу жадны үзүүр түлгэж жирэмсэн бүсгийн гидсийг сэлмээр зүсэж өрийг нь тасалж угсааг нь харлуулдаг байж. Вангуа Чион Монголын тэмдэглэл 1994 оны шинэ хэвлэл 325 дугаар нүүр Тайван Табэй хот Бөксөдөр Арманыг төрүүлсэн их зохиолч Банчин Балын инжнааших энэ наллагад дайрагдан гэр орн нь дээрэмдүүлэн хашаа байшинган шатаалгаснаас нутгаасаа дөрүн гарч одоогийн Лянэн мужийн Жинжүү хотын нуранхай сүмд уух им идэх хоолгүй харамсалтайгаар нас баржээ. Тэмцлийн нэг ч өдөр зогсоогоогүй 36 жил. 1911 онд Манж нурж дундад иргэн улс байгуулагдахад Манж Чингийн төрийг бүхэлд нь хятадууд залгамжилсан тул 5 үндэсний их гүрнийг байгуулна хэмээн тунхаглаж Ар Монголтой нийлж тусгаар Монгол улс байгуулахыг оролдож байсан өвөрлөгч хошуунуудад цэрэг нэмэн суулгаж үндэсний эрх чөлөөний үйл ажиллагааг дарангуйлан зогсоожээ. Энэ л үеэс өвөрлөгчдийн толгой дээр Манж Чингээс хэд дахин харгас харанхуй тавилан буусан юм. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаас хятад ба Монголд адилхан хувьсгал үүссэн юм. 1947 онд өвөр Монголд коммунист хятадын ноёрхол тогтох хүртэл 36 жилийн түүхэн цаг үед хятадууд монголчуудыг хэрхэн дарангуйлж хичнээн хядан устгасан талаар өвөрлөгчдийн гарт ямар ч жинхэнэ ясны тэмдэглэл тоолол үлдсэнгүй. Өнөөг болтол нууц хിവэр байна. Ихтэл ардын доо аман зохиолд цөөнгүй зүйл шингэн үлджээ. Энэ 36 жил нь өвөрлөгчдийн хувьд хувь заяандан эргэлт гаргахын төлөө хамгийн зөвхөршгүй тэмцсэн он жилүүд байсан учраас мэдээж үргэлжлэл сүйдэлж хамгийн их байсан он жил юм. Зүүн захын барга, дагуурын хээр талаас баруун хязгаарын алшаа, эзнийгийн говь цүл хүртэлх 1 сая 180 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дээр үндэстнийхэн эрх ашигын төлөө хятадын колоничлогчтой явуулсан зосорсгсон тэмцэл нь нэг ч өдөр зогсоогүй юм. Энэ үеийн монголчуудын тэмцлийн нэгэн хэлбэр нь атар эзэмшигчийг үлдэн хөөх зэвсэгт тэмцэл байсан юм. Саран илэс саадаг нумныхаа дээр орчин үеийн галт зэвсгийн аль хоцрогдсон загварыг нэмсэн зохион байгуулалт муутай гадны тусламжгүй тэдний олон хэмжээшгүй давуу тоотой сайтар зэвсгэлсэн хятад зэрэгт гунигтайгаар ялагдаж толгой дараалан хядагджээ. Байлдах бодлогын шилжилт хийж их үйлс товлогдох нь ил болсон богдын хүрээнд хурж ирж чадсан цөөхөн босогчтол хомруулан устгалаас мултарч чаджээ. Эдгээр хүмүүс гэвэл ховдыг чөлөөлөхөд оролцож гамингийн шоронд босоогоор нас орсон Маргын Манлайбаатар дамдын сүрэн анх удаа цагаан хаанаас тусламж гуйхаар явгсдын нэг мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцсон явсан улсын түшээгүн дотоод яамны дид түшмэл шин зүтгэлд хайсан мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд дамдын сүрэн магсарч явнартай мөр зэрэгцэн баатарлагаар байлдсан олноо өргөцсөн Монгол улсын цэргийн яамны дид түшмэл богдоос шагнуулсан Зоригт баатрын тогтох 1913 онд Монгол улс 5 замын их цэргийн өмнө зүгт дайлахад Даргангийн чиглэлийн цэргийг удирдсан Шудраг Баатар Богд хаанаас шагнасан Бавуужав 1921 онд ардын журамт цэргийг байгуулахад хамгийн түрүүнд илсэн орж ховдыг чөлөөлөхтэй Хяактын тулаанд оролцсон Элийн өвөлд Ялгуун Баатар Сумья бэс тэргүүтэн бий.